Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, саяын телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Жил болгон уламжлалт хэлбэрээр барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл үргэлжлэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 2019 өнөөдөр нээлттэйглээ. Нийлдэйн үйл ажиллагаанд нөлөө бүхий 30 гаруй байгууллагын 200 гаруй мэргэжилтнүүд оролцлоо. Тухайн сарын аяны хүрээнд аймгийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл аюулгүй орчинд таны оролцоо, иргэдийн оролцоотойгоор байгаль орчноо хамгаалцгаая сэдвийн хүрээнд аян зохион байгуулж байна. Жил болгон уламжлалт хэлбэрээр барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл үргэлжлэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 2019 өнөөдөр нээлттэйглээ. Нийлдэйн үйл ажиллагаанд нөлөө бүхий 30 гаруй байгууллагын 200 гаруй ажилчин мэргэжилтнүүд оролцлоо. Тухайн сарын аяны хүрээнд аймгийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл аюулгүй орчин таны оролцоо, иргэдийн оролцоотойгоор байгаль орчноо хамгаалъя сэдвийн хүрээнд аян зохион байгуулж байна. Нийлдэйн үйл ажиллагаад аймгийн агаан хувьцаат компани гүйцэтгэж буй сургууль цэцэрлэгийн цогцлбор барилгын талбайд зохион байгуулагдлаа. Сарын аяны хүрээнд аймгийн засаг даргын тамгын газар, хөдөлмөр хамгааллын үйлчилгээний газар, мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгалын хилтэс, газрын харилцаа байрлах хот байгуулалтын газар, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 19 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. 2019 сарын аяны нээлттэнд оролцож байгаа та бүхэндээ энэ өглөөний мэндийг дэвшүүлэн мэндчилье. За та бүхэнд байгаа одоо 2019 оны хөрөнгө оруулалтын ажлууд одоо эхэлж байгаа. 2018 онд бол манай аймагт 125 төсөл зарах хэмжээ 51 тэрбум төгрөгөөр амжилттай хэрэгжсэн байгаа. 19 онд 70 гаруй тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Ийм том хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс өмнө бид одоо эхнээс нь хариуцлагатай, сахилгатай энэ хууль журмаа дээдлж ажиллах ёстой гэдгийг бас та бүхэнд одоо ажлын эхэнд нь сануулахаар өнөөдрийн одоо сарын аяныг хийж байгаа. Мөн одоо сарын аяны нээлттэнд одоо төрийн бүх одоо албан байгууллагууд мөн одоо хувийн хвшлийн барилгын салбарт ажиллах байгууллагуудыг одоо бүрэн бүрэлдэхүүнээр ажилуулад энэ ажлын талбар дээр энэ ажлын нээлтийг хийе гэж төлөвлөсөн байгаа. Бид одоо энэ ажилгүйд их байгаа хүмүүсийн одоо орлогыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой. Тэрнээс ч одоо чухал зүйл бол ажиллахдаа хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлыг сахиж ажиллах ёстой. Иргэд маань өглөө ажилдаа явахдаа эсэм мэнд одоо эрүүл явж орой одоо бас эсэм мэнд буцах ёстой. Мөнгө олохын тулд эрүүл мэндэ нэг номерт бодох ёстой. Энэний тулд хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлыг бол чухлаар тавьж байгаа. Аймагт хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлын зөвлөлийг бол байгуулсан үйл ажиллагаа явуулж байгаа манай комитетаргаар одоо ахлуулсан том ажлын хэсэг байгаа. Жил болгоно 4-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд бол ер нь хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангуулахаар улсын нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бол жил болгоно улам жил болгон зохион байгуулах ажлууд байгаа. Тэгээ үүний нэг нь бол ер нь хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам Монгол Улсын хөдөлмөр аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж байгаа эрүүл аюулгүй орчин таны оролцоо тэр иргэдийн оролцоотой байгаль орчин гэсэн 2 сарын аян 3 сарын аяныг өнөөдөр одоо аймгийн хэмжээнд нэгтгэж зохион байгуулж байгаа.
За манай Монгол улс маань одоо Төв Азийн хэмжээнд бол хөдөлмөр аюулгүй байдлын олон улсын байгууллагын гишүүн болсон. За хөдөлмөр аюулгүй байдлын одоо хөтөлбөрийн хамгийн одоо Төв Азийн хэмжээнд бол Төв Азийн хэмжээнд бол хамгийн түрүүнд хөтөлбөрөөр батлуулсан. Энэ жил манай Монгол улс маань хөдөлмөр аюулгүй байдлын 6 дахь хөтөлбөрөөр батлаад үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм одоо Төв Азад ер нь жишг болсон тийм улс байж байгаа. За манайх бол ер нь энэ сарын аяны дэг бол аймгийн хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөлтөд хамтраад зохион байгуулж нийтдээ бол төрийн байгууллага 7 байгууллага хамтраад төлөвлөгөө гаргаад аймгийн засаг даргаар батлуулсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд бол зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал биш. Ер нь энэ хөдөлмөрийн салбарын бүх аюулгүй байдлыг хангуулах ажлыг бол төлөвлөгөөнд тусгуулсан. Энэ төлөвлөгөөний дагуу бол сарын хугацаанд бол төрийн болон төрөөс байгууллагатай хамтраад энэ аяныг зохион байгуулах болно. Ер нь бол бидний энэ сарын аяны зорилго бол энэ хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг бол хамгийн түрүүнд хамгаалах энд оршин. Хөдөлмөрийг бол хүн бол хөдөлмөр хийх ёстой, хөдөлмөр хийгээд амьдрах ёстой. Гэхдээ хамгийн гол нь одоо та бүхэн одоо хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань яагаад хөдөлмөр эрхэлж байна? Амьдрахын тулд, үр хүүхдээ асарч хамгаалахын тулд, халамжлахын тулд хөдөлмөр эрхэлж байгаа. Тийм учраас энэ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хамгийн түрүүнд одоо эрүүл амьнаас нь баталгаатай тийм байх ёстой. Тийм учраас ажил олгогч байгууллагууд, төрийн байгууллагууд болон ажилтнууд хамтраад энэ ажлын байран дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол дээд зэрэг хангаж ажиллах ёстой. Өглөө ажилласаа гараад орой гэртээ ороход бол танаа ээж аав инхри бясхан хүүхдүүд маань эсгээ хүүт бол эрүүл аюулгүй ажилласаа буцсан байх ёстой. Гэртээ эрүүл аюулгүй очсон байх ёстой гэдэг урандор энэ аюулгүй байдлын энэ аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бас энэ байгаль орчин чиглэлээр бас нэлээд ажлыг төлөвлөсөн. Та бүхэн бас үзэж харж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэр аймгийн эрүүл ахуйн ариун цэврийн одоо аяныг бас давхар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн ялтын газраас байгуулагдсан одоо 6 ажлыг хэсэг одоо 4 сарын 1-ээс хойш ингээд аймгийн төвийн бүх одоо эрүүл ахуй ариун цэврийн шалгалтыг хийж байгаа. Зөрчлөг нэлээд олон төрлийн зөрчлөг арилгуулж байна. Цаашдаа бас энэ ажлын аяны хүрээнд болно. 2019 оног бол энэ хөдөлмөрийн салбарт ямар нэгэн одоо аюулгүй жил болохын тулд нийт одоо төрийн байгууллагууд, мэргэжлийн ялтын газар, аймаг орон нутаг, нийт ард түмэн хөдөлмөрчд болж ингээд хамтарч ажиллаад аюулгүй байдлыг хангаж ажиллахыг та бүхнээс уриалж байна. Өнөөдөр зохион байгуулж байгаа 2019 оны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аянд бид бүгд нэгдэж хамтарч ажиллах үүрэгтэй, үүнийг биелүүлэх үүрэгтэй. За одоо энэ салбарт баригдаж байгаа 250 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцлбөрийн барилгын тендер 2018 онд зарлагдаад агаарын компани шалгарсан. Төсөвтөр түвэн 3.5 тэрбум төгрөг. За ноёдын намар жоон хүйдний улирал ихэнхэнтэй холбогдуулан ажил бага хийгдсэн. Өнөөдрийн байдлаар уг ажлыг эхэлж хийж байгаа. Барилгын ажил болохоор шат дараа нь явагдаж байгаа графикийн дагуу. За уг барилгын ажлыг эхлэхээс өмнө агаарын компани бүх ажилчид, инженерийн техникийн ажилчдаа одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулаад багаж хэрэгслэр хангаж бүх зааварчилгаа үүргийг өгч ажиллуулж байгаа, эхэлсэн байгаа энэ ажлыг. Машин техник бүх ажилчдаа бүх өөрсдийн үүргээ өгсөн. Цаашдаа энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ард иргэдийн аюулгүй осолгүй ажлыг бид нар хангаж аль болох эрсдэл гаргахгүй сайн сайхан амьдралуулж ажиллах ажлыг одоо цаашдаа зорилгуулж тавьж байна. Өсвөрийн эрүүл мэнд 7 хоногийн аяны хүрээнд эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийн эмч нартай хамтран сургалт семинар зохион байгуулж байна. Тухайн аяны хүрээнд аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн эмч Болормоо өсвөрийнхний дунд элвэх тохиолддог бөөр шээсний өвчний талаар зөвлөгөө хүргэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бөөр шээсний замын өрөвсөлт өвчний 3 дугаар өрөвсөлт өвчин бол 3 дугаар байранд ордог түгээмэл өвчлөл болох нь батлагдсан байна. Өсвөрийн эрүүл мэнд 7 хоногийн аяны хүрээнд эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сургуулийн эмч нартай хамтран сургалт семинар зохион байгуулж байна. Тухайн аяны хүрээнд аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн эмч Болормоо өсвөрийнхний дунд элвэх тохиолддог бөөр шээсний замын өрөвсөлт өвчний талаар зөвлөгөө хүргэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бөөр шээсний замын өрөвсөлт өвчин 3 дугаар байранд ордог түгээмэл өвчлөл болох нь батлагдсан байна.
Хүний биеийн бөөр хэмээх хос эрэхт нь биед байгаа хорт бодисыг гадагшлуулах, цэвэршүүлэх үүрэгтэй байдаг. Бид үүсэж буй хорт бодис шингэнийг өвчтөе бөөр гадагш ялгаруулж чаддаггүйгээс болоод ямарваа нэгэн өвчин үүсэх шалтгаан болдог байна. Бөөрийн өрөвсөлт өвчний үед ойр ойрхон шээх үед шээсний сүгээр өвдөх, нуруугаар болон давсаг хэвлэгээр өвдөх, толгой өвдөж ядрах, шээсний үнэр өнгө өөрчлөгдөж, булангарч гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. За хүний эрүүл мэндийн байдал бол багаас аншсан зан заншилтай их холбоотой байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бол одоо бөөр шээсний замын өршөлтөй өвчин одоо 3 дугаар байранд ордог гэж үздэг. За хүний биед одоо бөөр хэмээх хос эрэхтэн байдаг. Энэ бөөр хэмээх энэ хос эрэхтэн бол одоо биед байгаа хорт бодисыг одоо гадагшлуулах, цэвэршүүлэх одоо үүрэгтэй. За үүсч байх хорт бодис шингэнийг одоо өвчтөе бөөр маань гадагшаа ялгаруулахаас болоод хамаг өвчин үүсэх одоо шалтгаан болж өгдөг. За бөөрийн өрсөлт өвчний үед бол ойр ойрхон шээх үед бол шээсний сүгээр өвдөх, нуруугаар өвдөх, давсаг хэвлэгээр өвдөх, уус нуруугаар өвдөх, за мөн толгой өвдөх, ядрах, сулдах, шээсний үнэр өнгө өөрчлөгдөх, булангартаа гарах зэрэг шинж тэмдгүүд одоо илэрдэг байгаа. Эцэг эхчүүд та бүхэн маань одоо өсвөр үеийнхэн хүүхдүүдээ бөөр шээсний замын өрсөлт өвчнөөс одоо урьдчилан сэргийлж хамгаалах мэдлэг боловсролтой бас байх нь хамгаас чухал байна. За бөөр шээсний замын өрсөлт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бол хүүхдүүдээ тайван унтуулж амраах, зөв зогстой хооллох, дааруулахгүй байх, дулаан хувцлах, хувийн ариун цэрийг бол сахих маш чухал байна. За мөн одоо жилд нэг удаа мэргэжлийн эмчт үзүүлэх, хэвлийн нөхөд харуулах, за 6 сард нэг удаа одоо шээсний, цусны, биохимийн шинжилгээг одоо өгч байх нь хамгийн чухал билээ. За хүний биед байгаа хорт бодисыг одоо өдөр болгонд одоо гадагшлуулж байх үүднээс бол шингэн зүйлийг одоо маш их хэмжээгээр хүүхдүүдэд өгч байх шаардлагатай байна. Бидний гэрэлд ирээдүй болсон өсвөр үеийнхэн хүүхдүүд маань эрүүл чирэг бие бэлдэртэй, зөв хүмүүжлтэй, аз жаргалтай, баяр хөөртэй байхыг ерөөлийг өргөё. Хүүхдийн эрх хүүхэд хамгаалал, төрийн албаны болон мэргэжлийн ёс зүй гэмтгэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд сургуулийн нийт багш ажилчдын дунд сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь сургуулийн нийт багш ажилчдад хүүхдийн эрх хүүхэд хамгаалал, мөн зөрчлийн тухай болон төрийн албаны төрийн хуулийг хууль хяналтын байгууллагуудын мэргэжилтнүүдээр танилцуулах, хуулийг сурталчлах, хэрэгжүүлэлтийг хангах ажилдаа түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Хүүхдийн эрх хүүхэд хамгаалал, төрийн албаны болон мэргэжлийн ёс зүй гэмтгэргээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд сургуулийн нийт багш ажилчдын дунд сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь сургуулийн нийт багш ажилчдад хүүхдийн эрх хүүхэд хамгаалал, зөрчлийн тухай болон төрийн албаны тухай хуулийг хууль хяналтын байгууллагуудын мэргэжилтнүүдээр танилцуулах, хуулийг сурталчлах, хэрэгжүүлэлтийг хангах ажилдаа түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Энэ холбогдох хуулийг танилцуулах, судлуулах багш ажилчдад өдөр тутмын үйл ажиллагаанд мөрддөг болох ажиллах багш ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм байна. За манай сургуулийн дотоод журам болоод үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу нийт багш ажилчдынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дэвшлүүлэх үүднээс аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, аймгийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар, за мөн мэргэжлийн хэлтийн газар, улсын бүртгэлийн хэлтсээс одоо тус сургалт мэдээллийг авч байна. За энэ бол нийт багш ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дэвшлүүлэх төрийн албаны болон мэргэжлийн ёс зүй, за гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хүүхдийн хамгаалал гэсэн энэхүү сэдвүүдийн дор одоо сургалт мэдээллүүдийг хүргэж ажиллаж байна. За манай байгууллага нийт одоо 120 багш ажилтнтай. За энэ багш ажилчид маань одоо бүгдээрээ энэхүү сургалт мэдээллийг авч байна. За сурагчдын улирлын амралтаар тохиолдолн багш нарын ажлыг бол одоо нэлээд олон багш нар чиглэсэн нэлээд олон ажил сургуулиас зохион байгуулдаг. Үүний нэг нь бол одоо төрийн албан хаагчдын мэдж судлах ёстой шинээр гарч байгаа хууль дүрм, хүүхдийн эрх хамгааллын тухай олон одоо байгууллагуудаас мэргэжилтэнгүүдийг урьж ийм хуулийн хүрээнд багш нарт маань мэдээллийг хүргэж байгаа энэ ажилд оролцсноороо бид нар шин сургаг хуулийн дүрм заалтуудыг, хүүхэд хамгааллын тухай асуудлуудыг мэдэж авч байна. Тэгээд ажлын ачаалтаа давхцуулахгүйгээр сурагчдын амралтын үеэр зохион байгуулж байгаа нэг цаг үеэ олсон ийм сайхан ажил болж байгаад багш нар бид нар бас сэтгэл хангалуун байна.
Тэгэхээр хүүхэд хамгааллын асуудал бол өөрөө мэдээж төвхтөө энд их олон нийтийг хамарсан ийм үйл ажиллагаа байдаг. Манай сургууль жишээлбэл 1700 сурагчтай. Тэгэхээр энэ олон сурагчдын одоо эрхийг хамгаалж явахын тулд бид нар хүн болгоно өөрсдөө ажилдаа одоо сэтгэл гаргаж хандаж ажиллахаас гадна орчин үеийн одоо тэр шинжлэгдээд байгаа хууль дүрмүүдийн талаар мэдсэн байх шаардлагатай, зөрчлийн хуулийн тухай ч юм уу. Тэгэхээр энэ дээр бол бас энэ тухай мэдээллүүдийг биднэрт өгснөөр бас бид нар зөвхөн өөрсдийнхөө одоо өмнөх ойлголтуудаараа явж болохгүй маа. Шинжлэгдсэн зураг заалтууд их гарсан. Хүүхдийг эрхийг хамгаалах асуудлаас гадна бас хүүхдүүдэд үүргийн ухамсарлах асуудлууд бас их чухал байгаа гэдгийг бас ер нь ойлгуулж мэрэгчлэнүүдтэй харилцан ярилцаж бас яг энэ сургуулийнхаа орчин тулгамдаад байгаа асуудлууд, нийгэм тулгамдаад байгаа асуудлуудын тухай бас их олон шин ойлголтуудыг мэдэж авж байна. Тэгэхээр энэ бол их хүүхэд хамгааллын чухал асуудлууд дараа шийдэгдээд явж байгаа. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж, дараагийн хөтөлбөртөө иргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ.